Монголын үндэсний бүхэн холбоо G-Mobile Хурд Group Ramil Production төлөвлөж байна. Төрийн наадмын үзүүр төрөв түмэн олны сэтгэлийн их баяр багтал хамаг Монголын эрэмгий хүчтэн харилтгүй жахуланд арслангууд монголчууд бүх хөрөн төрдөг гэж зүгээр ч нэг хэлээгүй. Тиймээс чиг Монголын ард түмэн бүхнийг Монгол эр хүнд байх бүхий сайн сайхан чанаруудыг өөртөө шингэн төрсөн хэмээн үзэж дээдлэн хүнддэг сэр ирсэн учиртай. Ард түмнийхэн ийм дээдийн сайхан хайр хүнддэглийг хүлээсэн залуу хөгчүүдийн нэг нь улсын арслан Пүрвийн бүрэн төгс. Бүрэн төгс Увс аймгийн Давс сумын харьяат 1988 оны луужилд эхээс мэндэлжээ. Анх бол төрхтэй намайг бол сумын эмчнэр хэрэг хөөхтэй гэж хэлдэг байсан. Манай ээж л ерөнхийдөө бол 11 сар орчим тэгж намайг гаргасан. Эхээс би нэг 5 кг 400 орчим гарсан. Тэгээд нөгөө эмчнэртэй хэрэг хөөхтэй гэж хэлсэн яасан бэ гэдгсэн чинь "Уунаа чи ихрийн дайтай нэг байж тээ" гэж ярьж ирсэн гэдэг. Тэгэл баг багтаа ер нь их бүх болох хүсэл мөрөөдөлтөй арай дугаар бүх хараал. Тэгэл тэр өдөр төрүүлсэн бүхий нэрийг өдөржингөө хэлээл хойны хариулал явуулдаг байсан. Тийм манай аавыг одоо нутагтаа бас алдартай өндөр хүрвэ гэж хүн би нутагтаа дуулсан авраг малч. Тийм юм бэ. Манай ээж бол норуу гэж хүн бай. Бас нутагтаа одоо нутагтаа амьдарч байгаа. Эхээс одоо тавуулаа манай хоёр ихчтэй. Миний дээдл ах бол намайг бүх болоход бол маш их төшөг болсон. Одоо ингээл сургуульд очоод амралтаараа гэртээ харангуут гарч ирэл барилдээ гээл. Тэгэл хашаа төрөөж намайг үйлгээл. Тэгэл намайг анх бэлдсэн бол манай дээдл ах гэж яриг авдаг. Тэгэхээр манай хажууд нэг аймаг арсан Баян Учир гээд манай Тэссумын манай хажууд байдаг. Манай аавын найз. Тэгэл манайхаар орж ирэх их гоё том биетэй хүн. Хаалгаар авахдаа ингээл хөндлөцөл ороод ирдэг. Тэгэл тэр хүнийг хараад бүх болох хүсэл маань бас шиг төрсөн гэж өөрийгөө боддог. Ер нь бол би сумынхаа наадамд бол ер нь жоохон хөх тухайн дөрөв хөхт байх чинь л нэгийн давд 2 3 гараад унждаг өмдөө ураал готлаа салгачаал гэвгүй шүү дээ хөхтөөсөн. Тэгээ нэг өдөр нэг жил эсвэрийн барилдаад барилдах гээд гэртээ юм яриа суужсэн. Ер нь би барилдлаа шүүгээл аав ээж хоёртой хэлсэн нэрээр тоож байгаа шинжлэх. Тэгэхээр л би нэг гомдож байсан. Та нар одоо намайг барилдах явж хат ядч нэг арц цуугал арцаар утаа явуулчаач. Би барилдах гэдэг штэ гээл. Тэгэл очоод нэг хоёрын даанд тэгэл хөвтөөсөн. Анх Давс суманд Мөнгө Арслангийн одоо алдар тэмдэглэсэн Давс сум. Тэгээд Мөнгө Арслан хөрөлсөж тухайд би л жоохон хөвтөөсөн. 2 өдөр 3 өдөр шинэгээл нөөргөө шахаад агаал халаас хараал чихэн яасан сони ингээл. Тэгэл нөөрийнхөө очиж зугаалга болоод би чинь их чинь трактор чиглэлээр сууж очаал. Тэгээд Арслан харж байсан чинь манай нэг авах Отхон баяр гэдэг юм байсан. Тэр хүн маань нэг хорхог хийжсэн чинь шагаач юм очив байдаг. За миний хүү одоо бөхөл болоо шүү дээ. Ийм сайхан байгаас гээд наддаг гэсэн. Бас их урам хайрлаж байсан. Нэрэж гоё юм даа өхөн гээл их боддог гэсэн да. Домгийн үдийг сөхөж жаргалын босгоор алхах мэт даяарын амгалан маргаашийн сайн сайхныг бид л өөрсдөө бүтээд их бүтээн байгуулалтаар ирээдүйгээ чинж мөнх тэнгэрийн хүчин лор монголчууд бид юу ч цогцлоод чадахын их үнэмшлэн ийм дээдлий хүн таны төлөө хүн хороолол
ухаалаг утасны урамтай урамшуулал эхэллээ. 2 синтэй ухаалаг гар утаснууд онцгой хэмдэрч бэлэг урамшууллыг дагалдуулж байна. U2S маркийн гар утас 260 мянган төгрөг. U3 маркийн гар утас 280 мянган төгрөг болж хэмдэрснээс гадна 365 хоног 120 гигабит дата эрэхтэй шин дугаар эсвэл 120 гигабит дата эрх бэлгэлнэ. Бүрэн холбооны үндэсний оператор G-Mobile. Монгол түмэн сашинтэй сайхан ширээ. Хүн таны төлөө. Хүн нөхөрлөл. Сумандаа бол 4 дугаар ингээд төгссөн. Тэгээд 91 аймгийн төв бараад ч бэлтгэл хиймээр санагдаа болдгоо. Гэр суманд байхаар аав ээж тачигтай амралтаар очиж мал хариулна. Аймаг явчвал арай холдчих гээд байдаг. Тэгээд нэг аав ээж хоёр тэрийг хэлж өтсөн чинь төвшөрөх шинжгээ. Сумдаа бай чи эндээ 8 дугаар ингээд төгс. Тэгээд аймаг руу явгээд. Тэгэхээр би бодож хагаад миний өгнөө нэг ном дэвтэр бүхэн бэлдсэн хувцаанаар. Сумын нэг машин манай хажуугаар ингээд аймгийн төв ингээд явсан. Тэгэхээр л хувцаа аваад гүйцсэн. Тэгээ тэр ахтач хэлээд ерөнхийдөө зүгтчих уу аймгийн төв ороод анх бэлтгэлд орж ирсэн. Бүрэн төгс өсвөр наснаасаа бүхэн олон төрлөөр хичээлж амжилт үзүүлж байсан бөгөөд аймгийн Арслангаас шууд улсын баяр наадам төрүүлж Арслан цуланд хүрснээрээ Монгол бүхэн түүхэнд басныг нь тод мөрөн мөнхөлсөн онцлогтой. Хамгийн анх аймагт барилдахад нэг тойргийн барилдаанд тойргийн аймаг авахд ороод 7 хоноод нэг хийм өргөд тэгээд зүгтж байсан. Чөлөөтэй аймгийн орох, Үндэснүүхий аймгийн оргоос бас төрүүлж байсан. Тэгээд одоо манай Хувцангийн баруун түрүүн сумд хайдвар арслыг нэмж барилдаа гэж их болдог. Тэр барилдаа нь бол манай залуу үед бол их нөлөөж өссөн гэж боддог. Ховдод бас улсын оргод сайн бэлдэж байгаад очиж төрүүлжсэн. Үлгөө төрүүлжсэн. Би нэг сумад явчих гэсэн юм аа. Тэгээд энэ дэр Гөвшөө Замбат хоёр эдний багш нар энэ хүмүүстэй бүгдэнтэй уулзаад сумад явах гээд багш нь ч гэсэн аавна гээд. Тэгээд 2 жил шахам явсан. Тэгээ бас нэг л сайн бичихгүй тэгэл яваалсан. Тэгэл ер нь би өөрөө ч гэсэн батсан. За бол яа одоо ер нь ингэж яагаад тэр нас явчихна. Шугуу үндэсний хөрөө орж авъя гээд. 2008 оны Тэгсрээ 2-нд олимп сургууль нэгдэж орж 2 жил шахав хичээлсэн тэр сургуульд. Энэ хугацаанд болохоор 2008 онд аймгийнхаа наадамд очиж 5 давж аймгийн начин болж байсан. Тэгэл аймгийн начин болчоод би бол шууд улсад төрөлж гэлсэн. Яагаад ч юм багш гэсэн улсад төрөл тэгэл за би ч гэсэн нэг татгал зөвхөө за барил тэгэл ухаад бол би зөнгөж аймгийн начин болсон жоохон хөвтэйсэн. Тэгэл жил болгон улсад төрөлдөг. Нэг хоёр дээр л нэг юм хоёр дээр унаал. Тэгэл наадмын дараа ойтой аймгууд руу очиод нэг л болж өгдөө. Тэгээд 2010 оны улсын наадмаар 3-5-нд одоо улсын начин Сангисранд онцоод гэртээ харсан. Тэгээд аавдаа очиод би энэ Баялгийн аймгийн наадамд чөрлөлт өрөөнэ гэдэг гисэн чинь л хин аав маань дотроо ингэж атсан. Чи яд минь одоо ингэж тэр том бөхчөд очих та юу гардж явдаг вэ гэж атсан гэсэн. Тэгтээ надад бол хэлээгүй л дээ. Намайг заа яваад ир гээл явуулсан. Тэгээд тэнд очиж өрөлдөж аймгийн арслан болсон. Одоо бол нэг үеийг бодоход бол бүх бол арцсан өндөр түвшинд хөгжиж байгаа гэж ойлгодог. Ягаад гэвэл одоо бүх барилдаас том золон төрөө сайхан амьдрах боломжтой болсон. Тэгээд сайн барилдаад одоо телевизээр бүх юмар ард түмэн харна. Хүмүүс танигддаг болсон. Тийм болохоор одоо хүн болгоно одоо дор дорны бэлтгэл хийж бүх одоо нэг хөгжлийнхаа шатанд явж яана л гэж бодож байгаа да. Улсын наадмаар барилдахад бол надад нэг юм бодогдоогүй. Сайхан барилж байна ерөөсөл. Баялгийн аймгийн наадмаас яаж барилсан тэр шигээ барилж гэж бодоод байдаг гэсэн. Тэгэл ямар нэгэн төрүүлэн барин нэг тийм цолол аавн ойлгомжтой. Дээшээ бол би сайн үзэн гэж бодож байсан. Арслан өвөр хоёрын барьц. За суугдаад мордлоо. Миний зорилго бол цол авах. Яагаад ч би заавал хаяшуул гэж бодож байсан. Оноолтоор тарсан. За суугдаад мордлоо. Мордлоо. За мордлоо мушглаа.
За ард нь гарсан одоо ер нь бол эндээс одоо ер нь гүйцэх хэрэгтэй. За их л сонирхолтой барилдан боллоо доо. За үнэхээр одоо үзэгчдийг одоо суудлаас нь хөндлүүлсэн, уулгалдуулсан олон сайхан барилдан бол одоо инхүү одоо эхнээсээ л одоо гарч эхэллээ. За бүрэн төгсөө хэвдэр нь шуудгны баруун өнгөр шуудгны барьцтай зүүн өнгөр сугдсан барьцнаас татаад мордсон мордохт нь одоо мөнх даварг мушгсан. За мушгаад одоо энэ ард нь гарсан за тэндээс одоо тэгээд бүрэн төгсөө хэвдэр мэхийн гүйцэлээ. Тэгэл цаашд бол би ер нь тавирсан доо. За би энэ унахааргүй юм байна даа гэж бодогдод байсан. Тэгээд 2-ын даванд өсгөр цаанаасаа 6-гийн даванд инхөт начинтай барилдаа. Мордсон доо. За давлаа станы аралж ясны илүүгээр нэг үнэхээр харууллаа та. За Ус аймгийн давсцмын харьяат Алдар спортын хороод улаан ажлын дөрвөлмжт компани бүх аймгийн арслан бүрийн бүрэн төгс улсын эчин инх батар 6 давж Монгол улсын гарцэг солны болцлыг хангалаа. За ингээд нэг нефти очиж мэд хэм байгаа юм шиг юу юм. Өнөө жил бол ер нь тун өнгөтэй харагдаад байсан да ер нь. Би ч одоо нутгийнхаа төрүүлнэгч бас аврагыг хайцсан. Амар том харцаг надад ирсэн. Манай гадын дарга дээр суугаад байлгах. Бас айн битүүхэнд эмээгэл байгаа гэх юм. Тэгэл одоо яах нь ингээл нэг дивжол эднийхээ болгоор харж манай хүн инээсэн сууж байна. Тэгэл яг за энэ хүн бас арай л өөр юм яаш гэж бодоод шал өөр юм бодгцсан. 7-гийн даванд баяр жоохон гартай гарч хагаад мөнхөд орох чийсэн золгоо зогсож барилдаарай гэжсэн. Тухайд бол над төрс юу ч цолчод гэх одоо би харцаг болсон зааны даванд барилж байгаа юм. Гяслаа чи хурдан барилдаа санагдал. Тэгэл гараад дайрал сансан юм сайхан орсон. Их Монгол улс байгуулагдсны 8 дундурга үндэсний хоёр наадам ардын хөвсгөлийн төвхөд 91 жилийн үндэсний хоёр наадмын хөжид үхийн барилдааны 7-гийн даваа инхүү эхэллээ. 7-гийн даванд улсын арслан гард заанууд маань 7-гийн даванд ам бөхтөгөн барилдахаар төвзэнгийн төхөрөйдингийн торгон ногоон дэвжэнэн дэвэн дэвсээр гарч ирцгээж байна. Аймгийн арслан золноос улсын эчин улсын харцаг золонд бол одоогор хүрээд байгаа. За 7-гийн даванд улсын гард баяр жавхлантай онол таарсан амлж авсан баяр жавхлан гард. За дахимтлаа сугдаад за ард нь гарсан. За үнэхээр одоо их л одоо сонирхолтой барилдаан боллоо. За бүрэн төгс арслан бол үнэхээр одоо нэг цол авчихсан учраас үнэхээр одоо зоригтой, бяртай дайрж байна. Тэгэл заан цол хөрчлээ, заан цол оолоо гэж утсан. Тухайд миний хажууд бол бивжөө харцаг, бямба арслан хоёр байна. Миний хажууд суудсан. Ингээл давчаал ороод ирэхээр юусаа намайг нэг баяр гэж хөргөдөг, мураар суучдаг. Тэгэл ямар сони вэ гэдэг. Цол авчиад тах тэгэл. Тэгээд намайг бол тэгжлэг баярлуулахгүй хитрхээ хөөрүүлэхгүй л гэж барьжсэн юм шиг байгаа. Тэгэл 8-ын даванд эрхэн баяр аврахтаа тунсан тухайд арслан байсан. Тэгсд бол надад төрөөсөл давхал утгачсан. Гасл тавч. Эцэр төрөнд зарилт барай санагдал. За улсын арслан эрхэн баяр аймгийн арслан бүрэн төгснөр урж эхэллээ. За бүрэн төгс арслан Сэнжигний барьцнаас нэг хонгодох гой дутуудлаа. За бүрэн төгс арслангийн хувьд тун зэрэг мордлоо. За үнэхээр одоо мордоо тун даацтай боллоо. Овс аймгийн давс сумын ариат Овс нөр бүхийн дэвжээд улааны захиргааны станц 4 компани өх аймгийн арслан бүрбийн бүрэн төгс Сэлэнгэ аймгийн мандал сумын ариат ноёд группийн бүх улсын арслан эрхэн баяраар 8 давж Монгол улсын гард цолны улсад хангалаа. За үнэхээр бүрэн төгс арслан болон за шуудгны барьцнаас шууд одоо мордоо тэр чигт нь одоо мордож төрж өгөөд давлаа мордоо болон тун даацтай болжээ. За үнэхээр одоо биеийнхэн арал жацыг бол ашиглаж барилдаж байна бүрэн төгс арслангийн хувьд бол за ингээд одоо арал жацаа ашиглаад барилдах юм болж одоо төрийн их хоёр наадамд төр үлгч боломж одоо харагдаж байна шүү бүрэн төгс арслангийн хувьд. Хээлэр үзүүр төрөнд болсон ямар сэтгэл зүйн хэлэм талдаг. Үгүй ямар сони юм бэ. Тэгжсэн чинь гамбат арслан маань хөрж ирээл. Над заавар зөвлөх хөхөд над зүгээрл. Малгаал харагдсан. За би таны малгай гэж хэлсэн шүү гэж. Тэгэл үзүүр төрөнд гарсан. Арагчаа гарт маань болоход бас бэлтгэл сайн гитсэн. Бас
амар байсан. За манай агчаа зам бол одоо сайхан бяртай, мэхэдтэй, мэхэндэн даастай, жудагтай, биеийн сайхан авчулдаг. Сайхан бөхтөө. За ингээд үндэсний хоёр наадам Монгол улсын 806 жил ардын хэмсгэлийн 91 жил үндэсний улсын их хоёр наадмын хүчтэй хэм барилдааны 9 даваа эхлэж зүүн далын дэргүү өмнө дархан аймгийн булган сумын ариат Нийслэлийн хөдөлгөөн дэргүүлийн газар Макс Рубих бүхэлдэх төвчний бүх улсын зан аригчаа баруун талын сүдэрээс Ус аймгийн давс сумын ариат алдар спортын хороо тулааны 4-р цэглэгээ станц төрийн өмчит компани Уснур үхэн дэвжээний бүх аймгийн арслан мөрөн төгснөр зүүн мөрөн талын засварлуудаа ханаруулан барилдааны дэвжээнд дэвэн дэвсээр гарч ирлээ. Баруун гарн ламхан сугдсан байна да хэвлэггүй сугдуулсан байна аригчаазаа. За сугдаад мордлоо. За яг барьцах агшинд мордоод аймгийн арслан бүрэн төгс тавж. Сайгүй улсын баяр наадамдаа төрүүллээ. Төрүүлчээд бол бас шокнд орсон шээс гэсэн. Нэг юм ярьж чаддаг. Хүнтэй одоо юу гэх вэ, тэ? Нэрэж төрүүлсэн ч юм уу гэл. За ингээд бол одоо аймгийн арслан солноос улсын баяр наадамд сайхан төрүүлсэн энэ амжилтыг сүүлийн жилүүдийн баяр наадамд байгаагүй амжилтыг бол үзүүлж төрүүллээ. За 1920-30-40 оны баяр наадамд бол улсын цолгүй бүх төрүүлж улсын арслан цолгүй өвтөж байсан түүхүүд байдаг. Одоо улсын баяр наадамдан 9-5 төрүүлсэн Ус аймгийн давс сумын ариат өрвийн мөрөн төгс улсын арслан цолны энгэрийн тэмдгийг Монгол улсын гэрэн гэдэг цахагийн элбэгд орж сүүжигч байна. Намайг төрүүлж байгаа үед ээж аав маань сумандаа байсан. Хөдөө юм л та. Аав маань дэрвийн доод мөнхөд ороход аашлаа гэж тэгсэн. Яас азгүй хөхтэй гээл. Мордын уц гэж байгаа. Тэгэл хоны хариулаад яваадсэн. Хүнээ сонсоод за начин болцсон хаа гээл. Тэгэл манай чи начин болчлаа гэж нэг 2-3 хүн нэрэл. Тэгжсэн чинь харцаг болчлаа гэж нэг хэдэн хүн нэрэл. Тэгэл заам болчлаа гэж заанаас цааш тэгэл манай хүн шатсан гэсэн. Тэгэл барилдаа нэг ч үзээгүй гэсэн. Тухайд бол. Тэгээд төрүүлчээд тэр орой ирсэн. Автоо ирсэн. Тэгсэн аман тэр баярлжсэн да. Тэгээ 19-ний орой би унтааг. Нойр. Их худлаа шиг санагдав. Тэгээд 13-ны өглөө уяачны наадамд явж байгаад одоо манай уяач бичээрийн талаахынд орж тэднийд байж байгаа зураг төр бөх гараа зураг бөх үзээд тэгэхэд л их огсон да нэрээ одоо ингээл өөрөө өөрийгөө үзэж байгаа. Тэгэл их огсон да. Маргаашийн угтах сайн сайхан гэгч өнөөдрийн бодрод үйлс мэд машид ялгуулсан цог зал өвдлөхийн буйна авлах мэд болон түүхэн нэгжиж гэмэн ертөнцийн элмид баяр баясал гарцаагүй сайхан тэмүүлэх нь ёроолоор дэгждэг хүмүүний хүслээ хүн таны төлөө хүн нүү хороолол. Модон морин жилийн сар шинийн урамшууллыг сонирдуулъя. Бүх дараа төлбөр хэрэглэгчид бид түүний өдрөөс шиний 8-ыг дуустал өдөр бүр морин цагт сүлжээнд үнэгүй ярина. Урьдчилсан төлбөр төвчлэгээний 5,000, 10,000-ын цэнэглэгч картууд 25-аас 50% арвижин нэмэгдэнэ. Монгол түмэн минь сайхан шинлээрэ. Үндэсний оператор G-Mobile. Монгол түмэн минь сайхан шинлээрэ, сайхан шинлээрэ. Хүн таны төлөө хүн нүү хороолол. Манай гэрийн хүн бол уус хинтэй аймгийн дархан сум яриад. Чимэд очиж Америкт ингэж хүн бие. Их нэртэйгээ би бол Батланбаалах их сургуульд нэг ангид барьж танилцчихсан. Тэгээд одоо нэг хоёр хогонтой.
намайг одоо энэ амжилт гаргахад их төшиг толгор болж байгаа да. Тэгээ охин маань ноог барилж хахад бөхөө гээл тэвэдсэн гэж байгаа. Тэгээд эхнэр маань ноог барилдах болохоор нойл дээрээс суучид байсан. Яагаад ч идэгсэн гэсэн чинь нэг л харж болох. Эвгүй маа гэсэн. Монгол өхийн сайхан том зол хаяа хүртлээ. Одоо энэ уул цаашд бол улам сайхан барилдаж. Одоо энэ цолныхаа шийдээсээ ахиулж энэ спортын оргил тэмрэхийг хүсдэг. Миний хувьд бол тэгээд одоо богтой хайртай Монголын ард түмэнд нэхэ итгэлийг алдахгүй тэдэндээ одоо аль болох тэд бүхнийхээ итгэлийг алдахгүй явах гэж хэлдэг. Тэгээд намайг төрүүлж өгсөн аав ээжтэй болон намайг өдөө зэрэг төрүүлж байгаа багш нартаа нэгээр баярлж байгаа. Нэлээд олон хүчтэй өгч төрсөн луужиллынхаа залгамж халаа болж байгаа бас их баярлж өгдөг. Миний үеийн залуучууд бол бас их олон сайхан залуучууд байгаа. Аймгийн золтой аймгийн лаачер синачин номын математик гэл бид нар чинь одоо 9 үрт байхаас нэг филэл улсын аргаас хойш төгсөж яваа гэд миний одоо ютгийн найз нар маань сайн барилдах гэж найдаж байдаг. За ирж буй модон морин жилдээ Монгол түмэн илгээрийн хамгаалсан төрлөө төвшин хамгаалсан юу сансан 9 цагаан өсөлтөнд зэтгчлэн битэх болтугай. Та бүхэн сар шиндээ сайхан шинлэрээ л гэж хэлээ да.